За миний охины хэрэгтэй холбоотой Гэмбүргийн шүүх бол 2 өдөр хилцэж өнөөдөр шүүхийн шийдвэр цэцлэн гарлаа. Би асар их гомдолтой байна. Би өнөөдөр хүртэлх хугацаанд би Монгол улсынхаа шүүхт итгэж ирсэн. Энэ гэмт хэрэгт холбоотой 3 шүүгдэгч байсан. Нэг шүүгдэгч нь хуулийн дагуу хариуцлага хүлээгээд холбогдох. Ялаа авлаа. Нөгөө хэрэгт холбогдсон 2 яллагдагч өмнө 90 хоногийн өмнө хохирогч статустай байсан. Өнөөдөр хүртэх хугацаанд яллагдагч гэсэн статусаар орж ирээд өнөөдрийн энэ мөрдөн байцаа халб энэ хяналтын прокурор нарын хариуцлагагүй үйлдэлээс болоод цагаатж байна. Миний охины хэрэг дээр хүнд мөрдөн байцаа халбын А24 төвчлийн хүрээнд 15 мөрдөгч ажилласан. Тэр 15 мөрдөгч тэр 2 хяналтын прокурор нар хэргийн мөрдөн байцаах гарч мөрдүүлдэг маш хариуцлагагүй байсан. Та бүхэн мэдж байгаа сая тэр 1 сарын 29-нд цацагдсан. Сошиал цацагдсан. Хэрэгт холбогдлолтой Эрдэнэчрэнгаан Эрдэнэ Ариун төвийн сошиал цацагдсан бичлэг. Сая би шүүх дахимд 2 өдөр хилцүүлэг дээр яллагдагч байсан статустай Ган Эрдэнэс асуулаа. Ээжи хийсэн бичлэг нотлогдож байна. Яагаад тэр бичлэг өдөө жил гарангийн хугацаанд энэ 581 хоногийн хугацаанд Гэмбүргийн шүүх хурал болохын өмнө гарч ирж байгаа нь өөрөөс гэлээ. Энэ Монгол улсад хууль тэр хяналтын прокурор Монгол улсын нэрийн өмнөөс яллах дүгнэлт үлддэг прокурор нар нийслэлийн прокурор миний охины хэрэг дээр ажилласан Янжин Дулан Баясгална маш хариуцлагагүй ажилласан. Одоо би шүүхийн шийдвэр бичгээр миний гар дээр ирсний дараа би холбогдох байгууллага дараагийн гомдлоо гаргана. Миний энэ хэрэг үнэн зөв шийдэгдэх. Би хилээ өрөх газар, хөлөө өрөх газараа явна. Би үгээр дамжуулаад энэ хэвлэл мэдээлэлээр дамжуулаад би тэр 1 сарын 19-нд задарсан тэр бичлэг яагаад тэр энэ өнөөдрийн шүүх тахиванд болсон 14 дахь хавц тэр материал авагдаагүй байж тэр дутууд улмыг ирүүлсэн тэр хавц тэргийн материал дээр үндэслээд ийм 3 хүүхдийг цагаатгаад нөгөө даваг дөрж гэдэг халдвар чинь бүх насаараа авч байна. Би тэр очлоо Ган Эрдэнэний ээжээс гарсан тэр бичлэгээ би холбогдох байгууллагад би маргааш нь өгсөн. 11 мөрдөн байцаа халбын тусгай субъектэд 102 бүх холбогдох байгууллагад өгсөн. Би хуулийн байгууллагад гаргасан гомдлынхаа хүсэлтийг аваад дараагийн би байгууллагад би хандна. Шүүх бол шудраг байгаа. Шүүх юуг үндэслэж шийдвэрээ гаргадаг вэ гэхээр тэр мөрдөн байцаа халбанаас үдэгдэж ирсэн тэр хэргийн материал тэр яллах дүгнэлт үлдэж байгаа тэр хяналтын прокурор нарын дүгнэлтээр үндэслэж шийдвэрээ гаргадаг. Тэгэхэд манай Монгол улсад яаж вэ? Бүхэл бүтэн мөрдөн байцаа халб. Бүхэл бүтэн хяналтын прокурор. Миний охины хэрэг дээр харалтаа, кейсийн та нар харалтаа. Хяналтын прокурортой холбоотой ёс зүйн хурлаа шийдвэрлэгээгүй байж шүүх хурлыг болгосон.
би асар их гомдолтой байгаа.